Сайн мэцхан хүмүүстээ өнөөдөр хамтдаа алаг ярийн өнгө хамтдаа өнгөө нэрлэж сурцгаая. Өнгө гэж юу юм бэ? Мэдээж бидний эргэн тойронд өнгөнүүд байдаг шүү дээ. Бидний харж буй бүх зүйл өөр өөрийн гэсэн өнгөтэй байгаа. Тэгвэл бидний мэдих үндсэн өнгөнд маань ямар өнгө ордог юм бол улаан, шар, цэнхэр энэ гурван өнгийг үндсэн өнгө гэж нэрлэдэг байна. Үндсэн өнгө болох улаан, шар, цэнхэр энэ гурван өнгнөөс бусад өнгийг гаргаж авдаг байх нэ. Харин эдгээр өнгнүүд бол үүсмэл өнгө. Үүсмэл өнгийг үндсэн гурван өнгнөөс хооронд нь хольж гаргаж авдаг. Тэгвэл улбар, шар, ногоон, үзмийн ягаан өнгө маань үүсмэл өнгөнд маань ордог байх нэ. Хамтдаа бүгдээрээ өнгө үүсгэж цэцгээ. Улаан өнгөн дээр шарыг нэмвэл улбар шар өнгө гардаг байна. Харин шар өнгөн дээр цэнхэр өнгийг нэмвэл ногоон өнгө маань гардаг байна. Цэнхэр өнгийг улаан өнгөтэй хойлвол үзмийн ягаан өнгө гардаг байна. Гэртээ хүүхдүүдээ баримлын шаврыг хооронд нь холиод туршиж үзээрэй. Өнгө маань бас өөр өөрийн утгыг илэрхийлдэг байх нэ. Улаан өнгө маань эрч хүчтэй, харин шар өнгө маань аз жаргалтай. Цэнхэр өнгө маань тайван, ногоон өнгө маань байгаль, цагаан өнгө маань цэвэр байдлыг, харин хар өнгө маань хүчтэй, нууцлаг байдлыг илтгэдэг байна. Хамтдаа өнгөө олцгоё. Охины барьж байгаа бөмбөлгөн дээрээс 5 өнгийг олж хэлээрэй хүүхдүүдээ. Эхний бөмбөлгөн дээр ямар өнгийн шар байна вэ? Улбар шар. Хоёр дахь өнгийн бөмбөлгөн дээр ямар өнгийн шар байна? Сайн байна. Мэдээж шар өнгө. Тэгвэл 3 дахь өнгийн шаарн дээр улаан өнгө. 4 дахь өнгийн бөмбөлгөн дээр ягаан өнгө. Харин 5 дахь өнгийн бөмбөлгөн дээр мэдээж үзмийн ягаан. Сайн байна. Дараагийн өнгөө олцгоё. Солонгон дээр харагдаж байгаа 6 өнгийг олоорой гэж шүү хүүхдүүдээ. Хамгийн дээдлэлт нь улаан өнгө байна. Тэгвэл улаан өнгөний доотлолт нь ямар өнгө вэ хүүхдүүдээ? Сайн байна. Улбар шар өнгө байна. Тэгвэл улбар шар өнгөний доотлолт нь ямар өнгө байна? Маш сайн. Шар өнгө байна. Тэгвэл шар өнгөний доотлолт нь зүйтэй ногоон өнгө байна. Ногоон өнгөний доотлолт нь ямар өнгө байна вэ? Мэдээж цэнхэр өнгө. Тэгвэл цэнхэр өнгөний хамгийн доотлолт нь ямар өнгө байна? Сайн байна. Үзмийн ягаан өнгө. Маш сайн байлаа. Сонирхолтой өнгө бидний эргэн тойронд хаа сайгүй өнгөнүүд байдаг. Өөрийн байгаа газрынхаа эргэн тойрныг нэг ажиглаад үзээрэй. Ямар өнгөтэй эд зүйлс байна вэ? Нэрлээрэй хүүхдүүдээ. Хамгийн их өнгийг нэрлсэн хүүхэд нь ялагч болно шүү. Ингээд багшийнхаа хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Түр баяртай.